Сайн байна уу? MJ байна. Хэрв та энэхүү бичлэгийг үзэж байвал Jedi хөтөлбөрийн аль хэдийнэ сонирхоод эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр технологийн салбарт 15 жил бизнес эхэлсний үр дүнд бид хэдэн зүйлсийг маш сайн ажиглаж байна. Бид үнэхээр технологиг гүйцэхэд бэрх байна. Хэдхэн жилийн өмнө бид өөрсдийн ирээдүйгээ 5-аас 10 жилээр харж төлөвлөж чаддаг байсан бол харин одоо 3 байтугай 1 жилээр харахад ч хүнд болж байна. Өдөр болгон шахуу шинэ AI-ийн тесрэлтхийн гарч ирж өнөөдөр бидний ашигладаг байсан технологи арга барил хэрэггүй шахуу болох нь энгийн үзэгдэл боллоо. Бид Erxis экосистемийг олон улсад амжилттай хэвээр нь явуулж, хадгалж, авч үлдэхийн тулд цаг тутамд шинжлэгдэж байгаа технологиг өөрсдөө тогтмол нэвтрүүлэхээс өөр арга алгаа. Тэгж байж л бид болон бусад технологийн салбарын бизнесүүд зах зээл дээр оршин тогтнож байна. Хоёрт, гадны залуус үнэхээр чадварлаг байна. Тэд англи хэлтэй, кодчлын мэдлэгтэй, AI-г өндөр түвшинд ашиглаад сурчсан залуус өндөр хөрөнгө оруулалт, үнэтэй офис, олон үнэтэй баг бүрдүүлж, хүний нөөц, компани төлөвлөлт гэх мэт уламжлалт асуудлуудад санаа зовхгүйгээр бараг ганцаараа шахуу сууж байгаад AI-г бүтэн ашиглаж монголчууд бидний олон жил мөрөөдөж яваа тэр бум долларын үнэлгээтэй буюу unicorn бизнесийг бүтээгээд хүссэн газраасаа ажиллаж амьдраад үнэхээр сайхан явж байна. 3 дугаарт харин монголчууд бид яг хаана явж байна? Бидний нийгэм боловсрал амьдралд тулгамдж байгаа олон асуудлаас шалтгаалan хүүхэд залуус том мөрөөдлөө хайж байгаа ч монгол хүүхэд залуусынхаа бага зэрэгэл зөв чиглүүлээд амьдралд ямар нэгэн том зорилго мөрөөдөлд утга өгөхөд нь туславал үнэхээр гайхалтай зүйл хийж бүтээхийг ч олж харсан. Бидэнд потенциал байгаа. Хамгийн чухал нь аливаа зүйлийг зөвөр харах өнцөг олон улсад гарч чадна гэсэн итгэл үнэмшлэл хэрэгтэй байна. Энэ 15 жилийн турш олон улсад монгол залуусынхаа хөгжүүлж ирсэн технологиг гаргах гэж явах замдаа тэсгэд бэрх өчнөө олон асуудалтай нүүр тулсан. Тэгсэн ч би нам дагаж тендерт оролцож бохир замаар явахыг хүсээгүй. Өнөөдрийг хүртэл монгол залуусыг хөгжүүлж, тэдгээр залуусынхаа бүтээсэн технологиг, бүтээгдэхүүнийг олон улсад гаргах чин хүсэл мөрөөдөлтөө үнэнч байсаар байгаа. Энэ мөрөөдөл болон манай компани 15 жилийн ойгоор далимдуулан манай хамт олонны зүгээс эрхэм зорилгынхоо хүрээнд бүтэн 1 жилийн Jedi хөтөлбөрийг төлбөрийн онцгой нөхцөлтэйгээр зарлалж байгаа юм. Jedi-д орж ирснээр хүүхдүүд залуус маань фронт-энд, бэк-эндийн сургалтыг орхоос гадна нэмж Erxis AI инженер 20x хөтөлбөрийг шингээсэн тул та өөрийн бүтээмжээ 20 дахин нэмэх ур чадварт суралцсан. Үүнээс гадна та хэдийн харсан 12 менторыг урилгаар оролцуулж менторлуулахаар болсон билээ. Ингээд харахаар Jedi хөтөлбөрт хүүхэд залуус маань хамрагдсанаар кодчлын болон хиймэл оюун ухааныг ашиглах чадвартай болчихно. Манай Erxis-ийн дотор явагдаж байгаа бодит төслүүд дээр ажиллаад туршлага хуримтлуулчихна. Нэмээд салбарын менторуудтай уулзснаар аливаа зүйлсийг олон талаас нь томоор харж өөрийн зорилго, амбицийг хэрэгжүүлэхэд том хөшүүргийг үзүүлэх болно. Бид 1 жилийн хугацаанд л хичээчихвэл олон улсын залуус шиг хүссэн газраасаа цагт баригдахгүйгээр ажиллаж энэ жижиг хотынхоо хэмжээнд бус дэлхийн хэмжээгээр сэтгэх боломжийг олж авах боломжтой. Харин та эмч, хуульч гэх мэт бусад салбарт ажиллах юм чинь надад технологийн чадвар ямар хэрэгтэй юм бэ гэж бодож байвал танд нэг зүйлийг хэлье. Та ямар ч мэрэгчлэр сурсан хамаагүй таны салбар руу нэг л өдөр технологи болон хиймэл оюун ухаан дайрч орон таны ажлын байр, карьерт маш том занал хийллийг үзүүлэх болно. Магадгүй энийг үзэж байгаа хүмүүсийн заримд нь аль хэдийнэ энэ аюул нүүрлээд эхэлсэн баг. Тийм болохоор Jedi хөтөлбөр нь таны ирээдүйн бамбай болох болно. Та 80 90 6405 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтдаа өөрсдийн ирээдүйг хамгаалж технологийн 90 100-ыг айх айцгүй давцгаая.